За сайн байцгаана уу та бүгдэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Биний ТV тавтамаар л Монголд яг одоо корона буцаа гараад ирсэн болохоор гэрээсээ айл болох гарахгүй өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалаарай. Хамгийн гол нь бие сайн бодоорой. Монголд ер нь нэг тархах юм бол нэлээд эвгүй болохоор та бүгд маань болгоомжтой байгаарай. Тэгээд илүү төвийн ярилцлага гол ярианда орцгоё. Өнөөдөр би юу хийх юм бэ гэхлээр та бүгд маань намайг мэдж байгаа бол би Японд хараахан их сургуульд орж амжаагүй байгаа. Тэгээд их сургууль орох гээд ер нь бол зүтгэл явж байгаа. Би өнгөрсөн 7 хоног шалгалт болон ярилцлага өгсөн. Тэгээд өнөөдөр миний шалгалтны хариу гарсан байгаа. Би ихтэй шалгалтны хараахан үзэж амжаагүй байгаа. Тэгээд энэ бичлэгээрээ дамжуулан та бүгдтэйгээ ингээм хамтдаа өөрийнхөө хариуг харъя гэж бодож байна. Тэгээд үнэхээр их сандарч байна. Бүр амар сандрахаас илүү бүр айж байна. Тэгээд ер нь миний Японд ирсэн бүр хамгийн том зорилго бол их сургуульд орох байсан. Тийм болохоор өнөөдөр миний одоо Японд ирсэн зорилго маань биелэлээ олох гол байж байна. Гэхдээ ер нь бол их сургуульд орохдоо гол нь ер нь төгсдөө гол нь л та. Гэхдээ ер нь бол Японы хувьд бол их сургуульд орно гэдэг бол үнэхээр хэцүү байхгүй юу? Гэхдээ маш олон сургууль байдаг л та ойролцоогоор 600 орчим сургууль байдаг. Гэхдээ тэр тундаас нэлээд дээгүүрт ордог дунджаас ер нь дээгүүр ордог сургуулиудад орох юм бол төгснөхийн дараагаар одоо өөр ажил мэргэжилд ороход илүү хялбар болдог л. Тийм болохоор Японд бол сургууль гэдэг үнэхээр чухал. Тэгээд өнөөдөр миний шалгалтын дуун гарсан байгаа. Яна тэнцсэн болов. Гэрэж байна. Яг одоо бүр зүрх ингээд яг тог гэд бүр цоглоод бүр амар хэцүү байна. Ярахад хүртэл жоох ингээд хүндрэлтэй байна. За тэгээд илүү тоо юм ярилгүй одоо хариугаа шалгацгаая. Тэгээд бас яагаад би ингэж их айгаад сандраад байна гэхэлэр би өмнө жил их сургуульд орох хэрэгтэй байсан байхгүй юу? Өмнө жил би их сургуульд орч чадаагүй. Би бүр 2 сургуулиас би татгалцсан хариу авч исэн. Тийм болохоор 1 жил дахиад би хичээгээд заавал их сургуульд орно гэсэн зорилготойгоор ингэж 1 жил би хичээсэн. Тийм болохоор үнэхээр чухал. Яг одоогоор би бол 20 нас хүрсэн. Тэгээд миний үеийнхэн бол одоо бүр Монголд их сургуульд ороод баг 3 дахь курстэй орох гээд явж байгаа. Баг орцсон ч юм болов. Тийм болохоор би ингээд үеийнхнээсээ ингээд айгүй хоол тасраад сэтгэлийн хувьд бол ингээд жоохон хямарсан байсан. Гэхдээ гайгүй лсэн л та угаасаа ингээд найзууд болон гэр бүлийнх маань хэлэхдээ угаасаа сурахад болноос хамаагүй хүн амьдралынхаа туршид сурсаар л явдаг гэж хэлсэн учраас би ингээд өөрөө та зүгээр сургуульд орж илээвэл нас хамаагүй гэж тэгж боддог байсан. Нэг тиймэрхүү. За одоо үцтгэе. Яна та юу гэж бодож байна? Би тэнцэн болов. Та нарт энэ миний зүрхний чимээ сонсогддог ч болоосай. Бүр яг ингээд хүчтэй ингээд цоглоод байгаа байхгүй юу? Яна одоо энэ товчлуурыг дарах юм бол шууд хариу нь гарч ирнэ. Би гэхдээ энэ түнхээр тэнцэх юм бол би бүр яг баярлаад яг өөх баха. Та тэгээ бас ингээд хүлээлгээд явах уу? Хариугаа шалгацгаая. Өмнө би яг ингээ 2 удаа ингээд яг иймэрхүү байдалд орж исэн. Ингээд товчлуур дарахаас айсан. Тэгэл товчлуурыг дарахад 2 сургуулиас хоёуланд нь тэнцээгүй гэсэн хариулт аваад би бүр надад бүр амар хэцүү байсан аахгүй юу? Би ингээд уйлгч биш, инээгч биш. Инээхэн ч хаашаа. Уйлгч биш. Гэвь ер нь бол уйлсан л та. Тэнцсэн байна. Хотлоо хэлгүүдээ дахиад ороод үзье. Ямар их хичээлээд яваасаа манай их хүртэл хэлжээс ахгүй юу? Хичээж байгаа хүнийг бурхан заавалчгүй шагнадаг гэд. Тэг үнэхээр шагнадаг юм байна. Ээж рүүгээ ярмаар санагдчихээн. Гэтэ миний энэ тэнцэл бас тэтгэлэгтэй болон тэтгэлээгүй тэнцэл гэж байгаа. Тэрийг яг аль нь юм бол гэж шалгаад ах юм.
тэтгэлтэй тэнцчих. Нэрээ юу? Би тэтгэлтэй тэнцсэн байна гэж боддоо. Одоо миний орох байгаа сургууль бол төлбөрийн хувьд бол маш үнэтэй сургууль. Жилийн 130 мянган гэхэр чинь Монгол мөнгөөр бараг 30-40 сая гэсэн үг. Тэгээд хэрвээ тэтгэлэгтэй тэнцэх юм бол энэ жилийн төлбөр нь 50% хөнгөлөгдөнө. Ээжрээ. Бид та гэтээ ээжээр тоглоё гэж бодож байна. Тэнцээгүй гэд. Яна гэтээ ээжийнхээ сэтгэлийг зовоогоод хийж юм болоо. Хүмүүс рүү бичээд байгаа. Завдгүй завгүй байгаа юм болов. Би чанараа бичээд байгаа юм. Миний талаа өөр санаа зовж байсан. Тэгээд намайг бас тэнцгийг хамгийн харахыг хүссэн хүн бах. Тэгч рүүгээ юм бичээд байгаа юм. Миний ихэ төрсөг чиглэлтэй манай ээж хамаад нэг ч байхгүй юу. За ээж одоогоор айгуу завгүй байгаа юм шиг байна. Уцаа ерөөс авахгүй байна. Тэгээд эргүүлээ залхахаар нь бичлэгээ би дахиад давъя. Сургуулийнхаа багш руу юм бичдэг. Намайг бас аюу их дэмжсэн. Би тэгтээ бас бодож байсан л та. Хэрвээ бас ингээ их сургуулаа тэнцэхгүй ямар нэг муу юм болох юм бол би баг Монгол буцдаг ч юм уу, Монголд очиж их сургууль сурдаг ч юм уу гэж бодож байсан. Гэхдээ энэ сургуулийнхаа багштайгаа ингээ ярилцаад энэ багш маань намайг бүр амар дэмжсэн. Нэг өөрөөс нэг ихч рүү юм бичээд байгаа юм. Энэ ихч маань болохоор надаас амар тусалдаг. Намайг ер нь анх Японд ирэхэд бас надад айгүй тусалж байсан ихч. Тэгээд одоо хүртэл бид хоёр бие биентэйгээ уулздаг. Миний бүр айгүй их баярлж авдаг ихч байгаа. Тэр юм бичээд байгаа юм. Би бүр юм бичээд ухаалгаа. Ядас миний одоо нэг их сургуулийн талаар нэг ярьсан бичлэгэн дээр их сургуульд орох гээд тэгээд яасан чинь аюу их бас урам өгсөн хүмүүсээс маш их байсан. Сургуультай заавал тэнцээрээ энэ тэгээд тэр хүмүүстэй ч гэсэн маш их баярлаа. Намайг ямар ч байсан дэмждэг та бүгдэндээ бүр үнэхээр хайртай шүү. Ямар ч үед надтай хамт ингэж намайг дэмждэг хүмүүстэй бүр үнэхээр их баярлаа. Би бүр яг одоо үнэхээр баяртай байна. Тэгээд бичлэгээ ч гэсэн цаг тухайд нь оруулж авах болно. Хамгийн сүүлд бүр үнэхээр их баярлж ирсэн. Яг иймэрхүү гэтээ энээс илүү мэдрэмж авч ирсэн болохоор дүүтэй болсондоо үнэхээр их баярлж ирсэн. Тэр үед яг бүр үгээр хэлхийн аргагүй тийм баяр баясгал өөр надад мэдрэгдэжсэн. Амьдрал тэгэл ийм болохоор л амттай юм да тий. Би одоо яна ингээд одоо амьдрал ярих гэдэг унтсан. Ян мэжээр ээж залгаж байна. Одоо хэдүүлээ ээжээр тоглоцгоо. Тэн үү? Онцон. Ямар тэнцгүүгээр үү? За худлаа. Тэнцээж. Баярлалаа. Эсмөр намайг чичсэн уу? За байх сайн байна. Би өнөөдөр ч бас чирээд яа гэж бодсон байхгүй. Асууя өнөөдөр 5 өдөр сургууль нь яасан бэ шүү дээ. Би яг өдөөс хойш гэж бодсон байхгүй. Та тэгтээ юу гэж бодсон? Тэнцсэн гэж бодсон, тэнцээгөө гэж бодсон уу? Тэгээ энэ удаа тэнцчих байлгүй гэж бодсон. Шүтээ. Френч бат өөрийн нөгөө нэг хичээл зүтгэл юм даа нэг тийм. Стас арминэж надад охноос нэг бахарах чинь. Ягтай амар сандарсан бүр 7 хоног бүр шалгалт өгч би бүр өмнөхий бүр яа юу яг ойлгож авчиж өөдөөс танд та таны сэтгэл чинь амарсан уу? Амарлаа. Good юм уу? За бай. Эцтэй ярьцлаа. Би цаашдаа гэсэн бичлэгээ үргэлжлүүлээд аваад та бүгдэндээ гоё сонирхолтой контентууд хүргээд явуулна гэж бодож байгаа. Тэгээд их сургууль ороод ч гэсэн гоё Японы их сургуулийн амьдралын талаар маш олон бичлэгтэй влог зэргийг оруулна гэж бодож байгаа. Тэгээд коронавигаас болгоомжтой байгаарай. Өөрийгөө маш сайн хамгаалаарай.
Тэгээд би ч гэсэн өөрийгөө сайн хамгаалаад эрүүл байх болно. Тэгээд миний бичлэг үзэн та бүгдэндээ маш их баярлалаа. Тэгээд илүү сонирхолтой контентоор уулзна гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.